хуулийг бол дэмжиж байгаа. Тэгээд энтэй холбоотойгоор нэг ганц хоёр тодруулах асуулт байна. За, ер нь бол бид нар хар жагсаалт буюу одоо муу хүмүүсээ хэрхэн яаж торгох уу, хэрхэн яаж одоо хязгаарлах вэ гэдэг талаас нь л яриад байдаг. Гэтэл сайн хүмүүсээ сайн зээлдэгч ер нь үүргээ сайн биелүүлж байгаа хүмүүсийг хэрхэн яаж урамшуулах вэ гэдэг талаас огтос ярьдаггүй. Энэ зөвхөн зээлийн хүч байна уу, бусад одоо татвар торгуулж байна уу? Энэ дээр ердөөсөө ярьдаггүй. Тэгэхээр энэ дээр эхнээс нь одоо энэ зээлээ сайн төлж байгаа хүмүүстэй, хамгийн өндөр оноотой байгаа хүмүүстэй зээлийн хүүгийн бодлогоороо дэмжлэг үзүүлэх боломжтой юу? Энэ бодлого ер нь явах уу, үгүй юу? Энэ бол маш чухлаа. Ер нь улсын их хурлын дарга амар эсгэлэн яг энэ зээлийн хүүг бууруулах маш олон одоо бодлого чиглэлийг бол одоо явуулж байгаа. Өнгөрсөн 2-7 хоногийн өмнө бас эмэгтэйчүүдийн буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн кодын одоо нээлтийг бас хийсэн. За үүнтэй холбоотойгоор тавьж байгаа мэдээллүүд нь нийт бизнес эрхлэгчдийн 40% нэмэгтэйчүүд, за аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтны 37% нэмэгтэйчүүд, гэтэл жижиг дунд бизнес эрхлэгчдийн 70% нэмэгтэйчүүд. Тэгэд авч байгаа зээлийн аваад үзэхлээр зээлдэгчийн дансны тоо бол эрэгтэйчүүдийнхээс 33% их байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөөсөө дундаж зээлийн хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс 45% бага. Зээлийн дундаж хүн эрэгтэйчүүдийнхээс 0.8 буюу бараг 1% их байгаад байна. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр үндсэндээ жижиг бизнесийн одоо жижиг зээлүүдийг дийлэнхтэй эмэгтэйчүүд авд юм байна, богино хугацаагаар авд юм байна, өндөр хүүтэй авдаг юм байна. Тулгамдж байгаа асуудал нь яг юу юм бэ гэхээр барьцаа хөрөнгө ер нь байдаггүй. Бизнесийн сүлжээ зах зээлийн хязгаарлагдмал нөхцөл байдал байна, гендерийн хэвшмэл ойлголт байна, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн орчин сул байна гэдэг ийм дүгнэлтүүдтэй байдаг. Тэгэхээр яг энэ зээлээ иргэн төлөлт нь эмэгтэйчүүдийн хувьд ямар юм бэ? Хариуцлагатай юм уу, үгүй юм уу гэдгийг одоо бас гаргаж ирэх хэрэгцээ шаардлагатай байна гэдгийг олон жил ярьсан учраас банкуд ямар ч байсан одоо Монгол банк санхүүгийн зохицуулахороо одоо энэ мэрэгжлийн одоо энэ оролцогч байгууллагууд хамтдаа эмэгтэйчүүдийн санхүүгийн кодтой болж байгаа энэ Европын сэргээн босголтын банктай хамтраад энэ дэлхийн шилдэг үлгэр жишээ болж байгаа энэ санхүүгийн кодыг Монгол улстай нэвтрүүлж байгаад би бас талархлаа дэвшүүлмээр байна. Яагаад гэхлээр яг бид нар дата судалгаа мэдээлэлтэй болж байж сая тулгамдсан асуудлууд нь юу юм, хэрхэн яаж дэмжих вэ, хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг нэг одоо баримттай болноо. Тэгэхээр миний үндсэндээ яг одоо асуух гэдэг асуудал нь бол яг энэ зээлийн сайн зээлдэгчдийн хувьд үнэхээр л одоо эмэгтэй бизнес эрхлэгчид одоо сайн одоо буцаагаад цаг хугацаанд хариуцлагатай төлдөг юм болвол барьцаа хөрөнгийн одоо юу гэдгийг шаардахгүй байх гэдэг ч юм уу, эсвэл бууруулдаг ч юм уу, нэгэнтээ эрэгтэйчүүдээс өндөр одоо хүүтэй зээл аваад байгаа юм бол нөхцөл байдал байгаа юм бол үүн дээр нь бас тэнцвэржүүлэх тийм ээ, илүү давуу байдал үг гэдэг байгаа юм биш шүү дээ. Төсөөл зүгээр энэ ижил гараанаас одоо байх энэ боломжийн төрөөс олох нь зүйтэй, ийм бодлого байх хэрэгцээ шаардлага байна гэдгийг бол хэлээд байгаа. Тэгэхээр энэн дээр боломжтой юу? Одоо зээлийн хүүг бууруулах бодлогыг ярьж байна, орж ирнэ гэсэн хүлээлт үүссэн байгаа. За үүнтэйгээ уялдуулаад яг энэ хариуцлагын асуудлыг зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй ер нь нийт одоо энэ зээлдэгч нарын хувьд сайн байх юм бол бага хүүгээр арай харьцангуй багаар байдаг, муу байх юм бол өндөр хүүтэй зээл авдаг. Энэ хариуцлагын тогтолцоонд нь оруулж болох уу? Энэ бодлого байна уу гэдгийг асууя. За гишүүний асуултанд инхвэрийн Бачуур гишүүн хариулна. Хариун заяа гишүүн маш чухал асуудлыг хөндлөө л дээ. Яг нийт Монгол улсад зээлийн багцыг харахад хамгийн чанар сайтай цаг хугацаанд төлдөг зээлдэгчнэр эмэгтэйчүүд бол малчд байдаг. Эднэрт ямар урамшуул ирэх юм бэ? Яагаад эрсдэлтэй иргэдтэйгээ адилхан байгаад байгаа юм бэ гэж тийм аргумент гараад байгаа юм. Тэгэхээр энэ онооны систем рүү орсноороо цаг хугацаанд нь зээлдээ төлдөг эмэгтэйчүүд байна. Дээрээс нь малчд байна. Иргэдтэй илүү одоо урамшуулна. Оноо нь өөрөө өсөө явчих. Оноо нь өөрөө өсөж явхаар бол зээлийн нөхцөл нь сайжраа явчихна. Энэ зээлийн хүү байна, цаг хугацаа байна. Дээрээс нь барьцаа хөрөнгийн шаардлагач буураа явчихна. Олон улсын жишээ байгаа. Латин Америкийн жишээ байгаа. Саяхан энэ кредит скоринг системд шилжсэнээр барьцаа хөрөнгийн шаардлага нь 12%-аар буурсан тийм судалгаа байна. За дээр нь нэмжлэхэд тэр иргэний өөрийнх нь оноо нь
бие бус хөрөнгөлчөд байгаа юм. Тэгэхээр тэр оноонд нь суурлаад зээл авчиж байгаа. Заавал барьцаа өрнг шаардахгүйгээр тэр оноо нь өндөр болвол тэр иргэн тэр дээдэргүй санхүүгийн сахилах баттай иргэн зээлийн иргэн төлөх нь тодорхой юм чинь илүү сайн нөхцөлдөө зээл олгоё гэж банкуд гэж харах юм. За үүнтэй холбоотойгоор бас нэг энтх болон Колумбид судалгаа хийсэн байлээ. Underbanked population гэж ярьдаг. Нэг өсний одоо зээл авч чаддгүй санхүү үйлчилгээ авч чаддгүй иргэдийг энэ хүртээмжинд нэмэгддэг санхүү хүртээмжинд энэ кредитийн онооны систем рүү орсноор энтгэд энэ системд шилжснээр 119 сая шинэ иргэн банк санхүүгийн байгууллагатай санхүү үйлчилгээ авсан байгаа юм. Ялангуяа энэ нь бол эмэгтэйчүүд алцагдсан нутаг дэвсгэрт амьдардаг иргэд ч гэсэн бас орчиж байгаа. Тэгэхээр бол санхүүгийн хүртээмж өөрийн нэмэгдэнэ гэж та ойлгож болно. За зээлийн шийдвэр гаргадаг процесс өөрөө өдөртөө болно. Хүн сурт найрлан гэж ойлгож болно. Мөн шийдвэр гаргадаг шийдэл нь өөрөө 10% л нэмэгддэг юм байна. За энэ бас нөгөө нийт систем нь өөрөө эрсдэл нь буурахаар зээлийн хүү буурна, чанаргүй зээлийн хэмжээ буурна, үүгээ дагаад нийт зээлийн авах хүртээмж ялангуяа эмэгтэйчүүд ч гэсэн бас хамаагүй нэмэгдэнэ. Ялангуяа хуваарь бизнес эрхлэлтэй жижиг дунд үйлчлэгээ явуулдаг эмэгтэйчүүд бас л хүрнэ гэж ойлгож болох юм та. За аюушийн ариун зай гişүү нэмж тодруулъя. За гендерийн үндэсний хороог ерөнхий сайд ахалдаг. Гендерийн үндэсний хорооны 2021 оны 6 сарын 7-ны одоо шийдвэрээр Монгол улсад Төв Аз дахь одоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ийм шийдвэр гараад тэгээ удирдах зөвлөлийг одоо бас байгуулад тухайн үед хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд удирдах зөвлөлийн дараагаар буюу би одоо бас томилогдоод ажиллаж байсан. Тэгээд энэ тогтоол нэгдүгээр шинжлэгдээгүй байгаа. Энийг бол одоо гендерийн үндэсний хорооныхан маань бас анхаарч шинжлэх хэрэгтэй. Тэгээ хамгийн гол яригдж байгаа асуудал нь юу юм бэ? Яагаад эмэгтэйчүүдийг онцлоод байгаа юм бэ гэхээр энэ өөрөө нэг талдаа нөгөө ядуурлыг бууруулах бодлого байдаг юм байна. Итгэлцлийн зээл гээд бүр хүүгүү барьцаагүй зээлийн одоо энэ санаачлагыг анх одоо дэлхийд гаргаад Нобелийн шагнал хүртэл одоо хүртэж байсан. Тэгээ тухайн үед оюун орол гишүүн санаачлаад гэхдээ энэ маань хууль одоо бас явж чадаагүй. Энэ хэлбрээрээ одоо ийм зээлийн бодлогуудыг гаргах боломж. За ихвэрийн Бачуур гişүү хариулъя. Тий. Одоо эмэгтэйчүүд зээл авахд тулгамж байгаа асуудал нь бол барьцаа хөрөнгө. Тэгэхээр энэ өөрөө онооны системтэй шилжснээр иргэний оноо нь өөрөө бие бус хөрөнгө болчихж байгаа. Барьцаа хөрөнгө болж байгаа нэг гэснэ. Тэг үүгээрээ дамжуулаад санхүүгийн үйлчлэгээ авах хүртээмж нь өөрөө нэмэгдэх юм аа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл тэр иргэнийг оноо тодорхойлно. Тэр оноогоо өсгөхийн тулд иргэн өөрөө санхүүгийн хариуцлагатай сахлах баттай байна. Эргээд банк харахад өндөр оноотой иргэн юм чинь энэ зээлээ иргэн төлөх нь тодорхой юм чинь тодорхой. Энэ утгаараа зээлийн нөхцөлөө сайжруулаад зээл олгоё. Хэрвээ тэр иргэн өөрөө санхүүгийн боловсрол нь өндөр иргэн болвол ойлгоно. Би хэрвээ зээлээ цаг хугацаанд төлөхгүй миний оноо буурах юм чинь би ч гэсэн бас цаг хугацаанд төлөх ёстой гэд. Нэгээс нь энэ хоёр талд байгаа харьцаа байгаа даа. Тэр оноо бол хамгийн чухал зүйл болчиход байгаа л та тухайн иргэний. Яа санхүүгийн харилцаа. За Бадарчин Хэрлэн гишүүн